төрийнхөө ордонд энэ сайхан өдөр Монголын тусгай олимпийн хорооны тамирчид энэчээ хүрэлцэн ирсэн байж байгаа. Монголын тусгай олимпийн хороо бол 5 жилийн өмнө байгуулагдсан оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд биеийн тамир спортоор дамжуулж энэ хүүхдүүдийг эрүүлжүүлэх, чирэгжүүлэх, нийгэмших, найз нөхдөд болох нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой байгуулга байгаа. Ер нь тусгай олимп гэдэг хөтөлбөр нь 68 онд 50 жилийн өмнө Америк улсад байгуулагдсан. 18 онд 50 жилийн хойд тэмдэглэсэн байж байгаа. Тэгээд манай энэ тусгай олимпийн хүүхдүүд энэ одоо төлөөлөл болохоор манай Улаанбаатар хотын тусгай 4 сургууль байдаг оюуны бэрхшээлтэй хүүхдүүд тусгай хүүхдүүдийн төлөөлөл байж байгаа. Хөдөө орон нутагт байдаг оюуны бэрхшээлтэй хүүхдүүд байж байгаа. Мөн тусгай олимпийн тэмцээнүүдийн нэг онцлог нь зөвхөн хүүхдүүдэд хамтарч багийн спортыг тоглодог. Тэгэхээр одоо хөл бөмбөг, ширээний теннист хамтарч тоглохоор манай хамтран тоглогч гэдэг ингээд зөвхөн үе тэнгийнхэн хүүхдүүд ингээд байж байгаа. Нийтдээ 28 тамирчин ирсэн байж байгаа. За бидний өнөөдөр ирсэн байгаа одоо тэнтэй уулзж байгаа зорилго бол одоо 7 хоногийн дараа манай тусгай олимпийн 28 тамирчин 8 багш, эмч, багийн 40 хүн нийлээд Араби Эмират улсын Абу Даби хотод болох тусгай олимпийн зуны олимпиад оролцож байгаа. Энэ зуны олимп болохоор дэлхийн 192 орны 7000 тамирчин оролцож байгаа. Ер нь тусгай олимпийн 50 жилийн түүхэд хамгийн олон орон оролцсон, хамгийн хүчтэй, хамгийн том одоо тийм олимп болж байгаагаар онцлогтой байж байгаа. За манай Монголын түүхэд ч гэсэн урд нь орчихсон олимпиас манайх хамгийн их бүрэлдэхүүнтэй 28 хүнтэй ингээд явж байгаа. Тэгээд тамирчид за зорилго нь яг бид нар хүүхдүүдээ айхтар одоо медаль аваад ирээрээ ингэхгүй гэж бодож байгаа. Манай хүүхдүүд бол очиод сайхан очиод тэмцээнд оролцоод өөртөө баг уран зориг аваад юу аваад ирээсэй гэж бодож байгаа. Тамирчид нь гараа өрг. Одоо за гараа өргөсөн шүү, бүгдийг бичиж авсан шүү. За ингээд товчхон танилцуулга юм байж байгаа. Яг миний дараа манай тусгай олимп байгуулагдсанаас хойш нэг удаа зуны олимпиад орсон, нэг удаа өвлийн олимпиад орсон. Тэрний төлөө манай төлөөд удирч зөвлөн гишүүн анзаарах ганц. За баярлалаа. Анх бидний холбогдсон түүх маань 2012 оны Лондонгийн олимпиад явж байгаа Солонгосын тусгай олимпийн хорооных манай олимпийн тамирчид дээр ирээд ийм олимпиад нь шүү дээ. Та нар холбогдоод ч гэдэг анх холбогдоод тухайн жилдээ бид нэр Солонгос улсад болсон Пинчэн хотын өвлийн наадамд урилгаар оролцож байсан. Тэгээ албан ёсоор анх оролцсон нь 2015 онд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод болсон зуны наадамд ороод бид нар 4 анх 4 мөнгө 4 хүрэл буюу нийт 12 медалийг жудо, ширээний теннис, хөнгөн атлетик гэсэн ийм спортын төрлүүдээс авч ирсэн. Анх удаа оролцсон гэхэд маш өндөр амжилт үзүүлсэн. Дараа нь өвлийн олимпиад 2 жилийн өмнө 2017 онд Австри улсад болоо бид нар мөн 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль манай бөмбөгтэй хоккейн дэмжин тоглогчтой, багийн тоглогчд маань тусгай байрны шагналыг эзэлжсэн. Тэгээ өнөөдөр буюу одоо 2019 он бүгдээр ирэх 3 өдрийн шөнө 4 өдрийн өглөө бөөнөрөө явна. Абу Даби хот руу зуны наадам маань болж байна. Хөөдөл хүүхдүүд тэгээд яа идэгээд одоо 5-3 сар та. Тэгээд бидний бүхэн та. Тэгээд даавд Монгол даяа багтдаг. Чи ямар төлөөр орж байгаа? Би одоо хөл бөмбөгөө талдаа даавдгүй дуудаад энэ даад. Тийм байна. Чи нэрээ хэлсэн билүү? Хэлсэн. За баярлалаа. Басгалжуулагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Уяахан найзуудыг манлайлж итгэл найдвар эерэг сэтгэлгээр бэлэглэн спортын энэ төрлөөр хичээлж байгаа тамирчин та бүхэнд үнэхээр баграгч байна. Амжилт хүсч дахин баяр хүргье. Намайг бас таньж байгаах, мэдж байгаах бас хүүхэд байхдаа спортоор хичээлж байсан. Тийм учраас спорт урлагийнхантай их ойр байдаг. Тийм учраас та нарыг бас 2 дахь удаа ингэж хүлээж авч байна. Маш богино хугацаанд ийм их өндөр амжилт гаргаж байгаа багш нартай бас баяр хүргье. Тэгээд мэдээж зардал мөнгнөөс эхлээд их зовлонгуудыг одоо бас байдаг нь тамирчин хүн байна гэдэг бол тэгээд тэр багш нарынхаа үгэнд ордог ба эцэгийнхаа үгэнд ордог ба та ялангуяа дахин хэлэхэд багш нарынхаа үгийг сайн сонсох юм бол тамирчин хүүхдүүд хүн амжилт гарах бол маш их ойрхон байдаг. Тийм учраас энэ Абу Даби гэдэг хот бол Монгол орноос нэлээд хоол тэр төв алгаж очино Монгол орноороо бас та нар одоо ийм одоо орны ийм амжилттай тамирчид байна гэдгээр бол бахарах байхаа олон сайхан медалууд авч ирээрэй гэж одоо дахин хэлье. Яг нь зөвхөн харин тавьсан л та.
Би одоо араб үндэсний руу явж байгаа. Би олон медаль авсан. Хоёулаа ингээл уулзалт баахан медальтай. Одоо улам нэмэл ахын байгаа шүү. Амжилт байлаа. За. Туга яах вэ? Хөөгн Хардвар. хадал Бүгдээрээ баяр. Инээгээр өвдөж